Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих асуудал яригдж ирснээс хойш төсөл болон биелэх хүртэлх үйл явц бүхэлдээ бидэнд шинэ сорилт, шинэ туршлага бас том сургамж байлаа. Энэ төсөл маань өөрөө одоо маш том цар хүрээтэй төсөл. Олон улсын стандартыг яаж одоо Монгол инженерууд хэрэгжүүлэх үү, яаж ажиллах үү гэдэг дээр нь туршлагын хувьд бол мэдээж тогтмогийн их хэмжээ гардаг байсан. Хүмүүс ингээд айгүй удаа үргэлжилж байгаа төсөл айгүй их хугацаа алдсан гэдэг юм уу, эсвэл барьж чадахгүй удсан ч гэдэг янз бүрийн ойлголттой гэдэг юм шиг л. Энэ маань өөрөө том хэмжээний төсөл болохоор анханасаа ялангуяа ийм хэмжээний төсөл дээр нөө гэрээ хэлэлцээр ярилцсан ойлголцол дээр одоо нэг үгэлгээд хаанаа л туршлага багтай. Одоо яанда энэ том бүтээн байгуулалт одоо мэдээж Япон барилгачин, Япон замын хүмүүс ирэх нь монголчууд бидний хийндээ одоо чаддаг болоо гэсэн байсан. Үнэхээр байсан. Одоо Монгол дотроо бие хөрлөө өөрийгөө олж лээсэлтэй. Тухайн үедээ бол мэдээж том төсөлгөл айгаал орж ирсэн байх. Тэгээд явандаа төсөлтөөр ажиллаад бүгд тийм энэ ажлыг одоо хийгээд дуусгасны дараа бүгд бол миний бодлоор бол за энийг би чадчихлаа шүү, хийчлээ шүү. Тэгээс өөртөө итгэл нь бол тэд бол эрс нэмэгдсэн болов уу гэж би боддог. Энэ төсөл бол миний хувьд зөвхөн цэвэр туршлага. Ер нь Монголын инженер энэгээр дамжаад гарсан Монголын инженерүүд залууч бай, дунд насныхан ч бай те бүгд бол өөр өөрийн гэсэн туршлага хоригдлуулад гарсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг томилох, төслийн ерөнхий зөвлөх компанийг сонгох, үндсэн зураг төсөл боловсруулах, ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлуудад 5 жил орчим хугацааг зарцуулсны дараа төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажил 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор эхэллээ. Яг төслийн нийт барилга байгууламж баригдсан хугацаа бол яг 4 жил байдаг. 2013 онд эхлээд 2017 онд дууссан байдаг. Тэрнээс бусад жилүүд нь болохоор тендер зарласан ямар нэгэн байдлаар одоо хүлээж Монголын засгийн газар хүлээж авах гэсэн хугацаа алдсан гэцэргээр энэ төсөл маань жоохон удсан тийм тал байгаа. Хугацаагаа маш сайн тохирсон. Одоо яг 1290 хоногт тэр эзгүй хээр газар дээр одоо тэр дэд бүтцээс ахуулаад барилга байгууламж бүгднийг одоо хийж дуусгах чадахгүй болвол одоо гэрээний дагуу болвол алдагдлалд оргуулаа бол одоо Монголын тал төлнө гэдэг энэ тал дээр бол маш сайн тохиролцсон. Хүний гар хүрээгүй эзгүй цэлгэр хөндийд хүнд механизмын дуу хангинаж мянган хөдөлмөрч залуусын нэгэн итгэл зорилгын хүчээр 1290 хоногт төслийг амжилттай дуусгаж 2017 оны 1-р сард зөвлөх компаниас ажил хүлээн авах хэрэгжилгээг захиалагчид гардуулсан билээ. Аливаа төслийг цаг хугацаанд амжуулна гэдэг бол одоо хамгийн том үзүүлэлт байдаг юм байна. Барилга байгууламжууд нийлээд 80 орчим барилга байгууламж болсон байдаг. Энэ болгоныг бол хүн болгон бүтэхгүй л дээ. Нийтдээ юу гэдэг 200 сая долларт одоо багтаага та нар барьчих хэрэгтэй байсан. 600 сая та нар хийлээ гэж яриад байдаг. Үнэн хэрэгдээ 20 орчим барилгыг бид нар 80 орчим болгож 80 барилга болгож барилга байгууламж хийж томсгосон байдаг. 2013 оны 6 сараас эхэлсэн төсөл маань яг хугацаагаараа 1290 хоног нь 2017 оны 1 сарын 9-ний өдөр дуусчээ. Манай төсөл яг энэ өдөр дууссан гэж аль биесээр одоо бид гэрчлэгийг нь гаргаж өгсөн. Харин энэ хүртэлх хугацаанд төсөлд нийт 10,000 гаруй ажилчин, гадаад дотоодын 180 гаруй компани оролцсон байна. Манай монголчууд одоо тэнд ажилласан бүх хүмүүс зөвлөлтөөр байсан монгол инженерүүд, хүйсэлтчдэр ажиллаж байсан монгол инженерүүд, төсөл хэрэгжүүлэлт нэгжийн инженерүүд бүгд нийлээд энэ бүхнийг хийж чадчихъя гэж би бодож байна. Яг энэ төслийн хувьд бол чанар гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай сайн. Одоо хамгийн амжилттай хэрэгжсэн, хамгийн чанартай барилгуудын нэг гэдэгт бол итгэлтэй байна. Төслийн бүтээн байгуулалтын хамгийн оргил үе буюу 2015 онд яг энэ талбай дээр нэгэн зэрэг 4,000 гаруй ажилчин нэг том зорилгын төлөө хамтдаа зүтгэж байсан.
ер нь барилга барина гэдэг бол ердөөсөө нэг хүний ажил биш гэдгийг би их онцлох дуртай. Энд чинь бол маш их олон хүн оролцож, айгүй их олон хүний хөдөлмөр шингэсэн тийм ажил болдог. Төсөл маань өөрөө одоо цаг хугацаатай уралдаад маш эрчимтэй явж байсан. Тэр олон компаниуд одоо 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж исэн. Төслийн үндсэн бүтээн байгуулалтын ажлыг үндсэн зээлийн хөрөнгөөр хийхээс гадна төсөл эхлэхээс өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Налайхаас Хөшгийн хөндий хүртэл 48.5 км үргэлжлэх 110 кВт-ийн цахилгаан дамжуулах шугам болон Улаанбаатараас Хөшгийн хөндий хүртэл холбоо мэдээллийн шилэн кабель угсрах ажлыг Алтай Трест болон Тунмал компаниуд хийж гүйцэтгсэн. Түүнээс гадна төслийн бүтээн байгуулалтын хамгийн ихний ажил бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 9.8 км үерийн далангийн ажил байлаа. Энэ ажлыг Борч компани 2012-оос 2015 онуудад нийт 400 гаруй хүний хүчээр амжилттай хийж дуусгасан байна. За төслийн ажлыг эхлүүлэхийн тулд зайлшгүй үерийн далан шаардлагатай. Энэ үерийн даланг барихгүй бол төсөл маань одоо саадгүйгээр үргэлжлэх боломжгүй байсан. Төслийн ер нь хамааралтай хамгийн анхны ажил маань бол тэр хойтлын үерийн далангийн ажил гэдэг юм. Үерийн далангийн ажил маань бол тэр юу гэхээр Монголын засгийн газрын хөрөнгөөр хийгдсэн нийтдээ 9.8 км урт тийм далан байдаг. Тэгээд тэр далангийн хяналтыг бол маа төсөл хэрэгжүүлэхээс тавьж исэн. За төслийн ажлын маань нийт хугацаа 2012-оос 15 оны хооронд 3 жилийн хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд бид нэр 10 км үерийн далангаа 400 гаруй хүний хүчтмөрөөр нийт 70,000 орчим метр куб газар шороон ажил гүйцэтгэж ухмал үүсгээд ухмаллаа бид нэр 500 орчим тонн арматурчлалаар хүчтгэж 10,000 орчим метр куб бетон зурмгаар үерийн далангаа цутгаж хийсэн байгаа. Ерөнхийдөө олон жишээл дэвшил технологиудыг ашиглаж энэ гүйцэтгэх ажлыг бол явц чанартай хийж гүйцэтгсэн. Тэгэл тэр ажил эхэлж байгаа тэр хойдлын уулан дээр гарч суугаад бол энэ Хөшгийн хөндий чинь цэдийгээл ингээд харагдаж байдаг. Тэгэл цэдийгээл харагдаж байхад би бол дотроо бодож байсан байхгүй. Хизээ энд одоо барилга байгууламж баригдана гэж тэгж бодож байсан хойд. Тэгээ саяхан би тэр уулын хооройдоо дахиад гараад харсан л та. Тэгээ харахад ингээд бүх барилга байгууламжууд ингээд босчихсон. Харахад бас сайхан санагдчихлээ тэр. Энэ талбайд ажиллаж амьдралынхаа цаг хугацааг зарцуулсан хүм бүрийн хариуцлагатай ажиллагааны хүчээр төсөл амжилттай хэрэгжсэн. Энэ төслийг амжилттай дуусгах ёстой гэсэн хүм бүрийн чин хүсэл зорилго энэ төслийн цаашид зогсолтгүй оршлох хүч нь болсон юм. Төсөл хэцүү байсан юм уу те. Яагаад хэцүү байсан вэ? Түрүүний олон асуудлууд байна. Хүн хүчний те зургийн чадахгүй мэдхгүй. Тэгээд бид нар бүгдээрээ төсөлд оролцогч Япон, Солонгос, Монгол бүгдээрээ хоёр дахь хэлээр буюу англи дээр харилцдаг. Тодорхой үйл ойлголцлууд гарч ирнэ те. Тэр болгон бас тийм амаргүй байсан те. Бас тийм амаргүй байсан. Гэхдээ бид нэр одоо хүмүүсээ ч гэсэн урамшуулахдаа би өөрөө ч гэсэн бодохдоо бид нар нэг өдөр л энэ хэсэг дээрээ ирээ те. Гадагшаа явах гад эсвэл гаднаас ирээд энэ хэсэг дээрээ орж ирнэ. Тэгэл тэр үгийг хүмүүстэй хэлдэг байсан те. Өөрөө ч гэсэндээ одоо төсөл дууснаас хойш 2 жилийн дараа бүх зүйлээ амжилттай хүлээж өгснөөс хойш 2 жилийн дараа ингээд бүтээн байгуулсан зүйлээ харахад ингээд сэтгэл багтам сайхан байна. Ер нь энэ хамт олонны уур амьсгал гэдэг бол одоо ажил их төлбөрдүүлж ажилладаг чухал л да. Ер нь ажил дээр бол одоо ингээд яг юу гэдэг юм бэ одоо хамт олонны уур амьсгалыг бий болгоход бол одоо ажлын шаардлага тавих үе нь бол нэг өөр. Тэр уур амьсгалыг бий болгохын тулд бол эвсэг хамт олныг бий болгох, найрсаг байх, хөгжөөнтэй энергитэй гэдэг юм уу, бас нэг аль орчин байдлаар ч гэдэг юм уу. Тэр үедээ бол бид нар нэг бас нэг аль бие усны биш гэдэг юм уу. Тийм уур амьсгалыг бол бий болгоод ингээл энэ ажлыг дуустал явах ёстой шүү, хийх ёстой шүү, бүтээх ёстой шүү гэдэг л ийм юмр бол зорж тэмүүлж ажиллацгаас л асуудалтай. Дундаасаа бол одоо бий болохгүй байна. Хол байна, ядарч байна, зүдэрч байна, амралт байхгүй байна гэсэн тийм бол ер нь гараагүй шүү дээ манай хамт олонны дунд. Энэ төсөлд нэгд орсных
зан олчгүй ард нь гарна гэж бодоод эцсийн үзгээл явчих. Бид нар бүгд л нэг замын дээр сонсогсон шүү дээ. Бүгд л нэг төслийг хийж барилгаа барьж дуусгах гэж байгаа хүмүүс учраас бүгд нэг зорилготой. Тэр дунд нь бол тэгэл үйл ойлголцох асуудал байна. Тэр бол байх л асуудал. Хүн эцсийн дүндээ бүгд л яг нэг л зэг дээр очиж дуусгах учраас яг л нэг тэрийг ухамсарлал бүгд дуусгасан гэж боддог. Төслийн талбайд ажиллаж буй нийт ажилчдын 85% нь Монгол залуус бөгөөд тэдний 10 орчим хувь нь эмэгтэй ажилчид байсан. Энэ эх орныхоо бүтээн байгуулалтын барилга усрын чиглэлд оролцож байгаад бол мэдээ залуу хүн ажиллах хүчнийхээ хувьд бас сэтгэл хангалуун байдаг. Тухайн төслийн маань эхэлж явах явцад бол энэ төслийн талбайн хэмжээнд ерөөсөө эмэгтэй хүн байдаггүйсэн. Тэгээд нөгөө ганцаархан ажилладаг байсан аахгүй эмэгтэй бүх хүмүүсээс заагаад тэгээд хяналтын инженер гэдэг юм уу тийм ээ янз бүрийн хүмүүс хяналтаас яг нөгөө талбай дээр ингээд нөгөө өглөөний нар мутгаас авахудаад орой ажил зогсох явцад бол одоо би ганцаар байсан. Манай төслийн хувьд бол нийт эмэгтэй 10% хүрэхгүй. Ер нь ихэнх нь дандаа ирчүүд маань байгаа. Ирчүүдтэйгээ энэ зэрэгцээд ажиллаад цаг нартаа уралдаад өмнөх юмгаа хийгээд байгаа баяртайгаа. Миний хувьд бахархалтай. Энэ дээр яг бүсгүйчдээс нэг арай нэг ялгаатай давхар бийтэй байгаа. Энэ би 4 хүүхэд маань байгаа. Тэгээ энэ төслийг яг одоо миний тэгэхээр амралтаа авах хүн 9 сарын дундор. Гэтэ би санаагаар бол энэ төслийг дуусчмаар санагдаад. Гэтэ яг цагаатаа болохгүй гэдэггүй. Дөнгөж сургуулаа төгсөж ажил амьдралын гараагаан эхэлж буй олон залууст энэ төсөл том сорилт, том алхам байснаас гадна Монголын барилгын салбарыг өнөө хүртэл залж ач хааны хүндийг үүрэлцэж явсан Ахмад инженеруудын хувьд ч энэ төсөл хамгийн ориглон байсан. Анх бас энэ төслийг эхэлж байхад ер нь оролцох ийм сонирхолтой байсан. Оролцож бас хувь нэмрээ оруулах бас тодорхой хэмжээгээр одоо суралцах. Тэгээ яг энэ төсөл дээр орж ирэх болоод төслөө аваад одоо ингээд бол маш өндөр сэтгэлтэй байсан л та. Тэгэхээр зэрэг энэ онгоцны буудлыг өнөөдөр одоо бүтээн байгуулж дуусгахад бол бас нэг амьдралынхаа 10 гаруй жилийг зэрүүс бүх юмд нь оролцсон гэдэг бол миний хувьд бол бахархал. Энэ Монгол улсад хэрэгцсэн чинь хамгийн том төсөл байхгүй. Тэгээ ийм төсөлд би оролцсонд тулж их баяртай байдаг. Хэдийгээр нас өндөрж гисэн энэ залуучуудтай мөр зэрэгцэн ажиллаж энэ Монгол улсын энэ их сайхан энэ нисхийн энэ ажилд оролцож одоо гараа бие оролцсонд их өөрөөрөө бас бахархаж байгаа ер нь одоо их. Ажилдаа дуртай, өмнөө тавьсан зорилгодоо үнэнч итгэлтэй залуусын хүчээр энэ бүтээн байгуулалтыг хийж чадсан. Тэдний хувьд ч энэ ажил илүү том зүйлийн эхлэл байсан юм. Японууд л өөрсдөнхөр ардаа цайны дээр байшинч барьсангүй шүү дээ. Зурс мурс хийсэнгүй. Японууд одоо зөвлөх компани гүйцэтгэж маань бүгдээрээ нарийн зохион байгуулалт ажлын туршлага бид нэр ярьдаг ноу-хау тэрнгээр их байсан. Маш байсан. Тэрнээс бид сурсан. Энэ төсөлд ажиллаж байсан монголчуудын бас нэг 80 орчим хүн бол дандаа залуучууд байсан. Тэгээ дандаа залуучууд байсан газар бол ерөнхийдөө их гоё байдаг л да. Өглөөнөөс орой одоо өглөөний урагш нараас оройны шинэх нар хүртэл тэр хугацаанд ингэж ажилладаг байсан ч гэсэн оройдоо ингээл инээлдээл ингээл баясаар хөгжөөл. Тэгэхээр энэ яаж нэхлэр тийм ирч хүчтэй. Одоо миний бодлоор айгуу тийм ирч хүчтэй төсөл биш юм шиг надад санагддаг. Яг тэр залуучууд их байсан учраас. Тэн дээр залуучууд мэдээж туршлага багтаа байсан ч гэсэн тэр залуучуудын тийм энэ хүч энерги нь бол энэ ажлыг бол явуулж өгч ирсэн болов гэж боддог. Монгол инженеруудын ур чадвар дэлхийн хаанч гологдохгүй гэдгийг энд ажилласан 8500 орчим монгол залуус дэлхийн 20 гаруй орны инженер мэргэжилтэн зөвлөхүүдэд харуулж чадсан. Анх мэдээж хэрэг Монгол Япон инженеруудтай ажиллаж байхад магадгүй монголчуудыг бас нэг үл тоох маягтай энэ төр бас байсан байж магадгүй л дээ. Би бас тэгж боддгийн. Харангууд одоо чаавас нэг юм эсхий гэрээсээ салаагүй те нэг юм хүмүүс манусын нэг барилга барихад эдгээр одоо ч чаавастай гэсэн маягаар санагддаг те. Монгол инженеруудыг хэлсэн үгүйтэй за одоо энэ юу ч үгүй гэсэн маягаар гэж боддог байсан байх гэж би бодоод байгаа. Гэхдээ явандаа энэ яаж их Монгол инженеруудыг хэлсэн санаа, Монгол инженеруудыг хэлсэн тэр одоо юм болгон ингээд өөрчлөгдөөд одоо яг тэдний хэлсэн одоо ингээд таарал ингээд тэгэхээр
Монгол инженерүүдийг бол тийм бас эдгээр хөндлөх тийм тал бол Япон солонгосын инженерүүдээс бол гарч эхэлж байсан. Энэ нь бол би бол хараад бол дотроо үргэлжлэл баярлж байдаг байсан та. Ашигтай нэг Монгол инженерүүд ийм илүү өмсдөг чинь Монгол инженер бас ийм биднээс илүү бодож байгаа гэдэг дээр бол харж байгаа сайхан л байдаг гэсэн. Гүйцэтгэх тал дээр ажиллаж байсан зарим инженерүүдийг бол Япон солонгосын компаниуд бол өөрсдөө дуудаад одоо өөр дараагийн төсөл дээр ажиллаж эхэлж байна. Монголын барилга угсралтын салбарт энэ тэнцүү хүч үзэж буй хүчрхэг олон компаниуд энд нэг удирдлагын дор мөр зэрэгцэн зүтгэж өөрсдийн алдаа дутагдал, ололт амжилтыг дүгнэж цаашдын үлэмж бүтээн байгуулалт өрнөн их амжилтын бат суурийг тавьсан. Бид нар одоо Монгол улсаас энэ төслийг үзэж байгаа төслийн багийн хувьд аль болох дотоодын компаниудыг оруулах, аль болох Монгол ажилчдыг ажиллуулах юм сонирхолтой. Тэгэхээр төслийн ерөнхий одоо гол давуу тал нь бол ойлгомжтой. Энэ бол Монгол улсад цоошин нисгүүд маш өндөр хүчин чадал бүхий нисгүүд баригдаж байгаа гэдэг бол энэ бол маш том одоо ашиг бүгдэлтэй зүйл. Гэхдээ хүмүүс бас энийг бол тэр нарийн цаад бас одоо ямар ашиг бүгд өгсөн бэ гэдэг талаас нь бас жоохон дутуу мэдээлэлтэй байж магадгүй. Энд бол Монголын маш олон компани одоо туслан гүйцэтгсээр ажиллаад компани бүхэн маш их хэмжээний мэдлэг олж авсан. Энэ бол энэ төслийн хувьд бол миний одоо харж байгаа бол хамгийн том ачаал бүгдэл болов гэж бодож байгаа. Монгол улсад орж ирсэн хамгийн том төсөл, хамгийн том агааржуулалтын салбарт орж ирсэн хамгийн том одоо соёл боловсрал бүх юм энэ дээр одоо Монголд дагаж орж ирсэн. Энэ төслийг дагаж орж ирсэн. Энэ төсөл бол ганцхан одоо энэ дээр гарсан компаниудын үр өгөөж биш гэж би боддتي. Энэ салбарт оруулж ирсэн хувь нэмэр өгөөж нь айгүй их. Дараагийн бид нар олон улсын төслүүд дээр ажиллах урилгыг бол хүлээж авсан. Уг төсөл дээр ажилласнаар манай инженер техникийн ажилчдын ур чадвар сайжрах буюу манай Сас Construction компани ажлын үр дүн нийт барилгынхаа салбар дотор дээгүр үнэлэгдэж ирсэнд бол би их баяртай байдаг. За энэ төслийн хамгийн том онцлог нь бол барилгын компаниуд ихвчлэн орон сууц босод одоо хаус иймэрхүү орон төрлөөр одоо орон сууцны чиглэлээр ажилладаг, сургууль цэцэрлэгийн чиглэлээр ажилладаг бол энэ төсөл маань байгууламж, барилга байгууламж гэдгээр онцлогтой. Юу вэ гэхээр том орж зарчих терминалаас авгалаад цэвэрлэх байгууламжуудыг бид хийж чадж байна. Дээр нь ийм 45 метрийн өндөртэй контрол таврын тэр тулаасыг хүртэл яаж бид нэр хүчийг алдагдуулахгүй тэнд нь босгож чадах уу гэдэг маш их мэдлэгийг, маш их туршлагыг хөрөмтлүүлсэн ийм гоё төсөл болсноор л хамгийн давуу тал. Бид бүхэн энийгээрээ хийж чадсанараа дараагийн төслүүд, дараагийн компаниуд биднийг сонгох, биднийг авч ажилуулах тийм хүсэл сонирхол биднэрт маш их нийлж байгаагаараа бидний одоо энд маш их ашигтай өгөөжтэй энэ хэсэг юм да. Төслийн үндсэн гэрээний бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг Бүүти, Delta Construction, очиртөв компаниудын мянган залуусын хамтын хүчээр өхөн хугацаанд хийж чадлаа. Тэдний дотор зөвхөн Бүүти компаниас л гэхэд оргил ачааллын үед нэгэн зэрэг 1180 хүн энэ ажилд оролцсон. За манай хамт олон энд ажиллахдаа одоо бидний хойно байгаа контрол энэ зорчих терминалаас ахуулаад тэнд харагдаж байгаа контрол тавер, цэвэрлэх байгууламж, одоо бид бүгдийн доор байгаа нөөцийн савууд, бусад одоо жижиг том объектууд нийлсэн 29 объект барилгыг 4 жилийн хугацаанд нийт Samsung-ийн инженерийн хамт олонтой нийлээд 30 гаруй мянган метр куб бетон, 3000 тонн арматур, 80 гаруй мянган тонн квадрат хэв хашмлын ажлыг хийж гүйцэтгсэн байдаг юм аа. Төсвөлчний үйлчлэгийн терминалын бол бетоны ажил, бетон цэцгэлтэй ажил дээр бол Монголын Delta Booty гэсэн компани ажиллажсэн. Анх мэдээж зэрэг хяналт тавиад ажиллаж байхад бол Японы стандартаар гэл солонгосын удирдлагын доор ажиллаж байхад хэцүү байсан байх л да. Би тэгж ойлгодог юм. Ямар нэгэн үйл ойлголцол ялангуяа техникийн бичиг баримтын ялгаатай байдал, стандартын ялгаатай байдал, ажиллах зарчим энэ төр бүгд өөр өсөж байсан. Үйл ойлголцол дэлхээс. Явандаа бол мэдээж зэрэг за хагасчд өнгөрсний дараа бүхэн номонд ороод ажлууд их хурдтай сайн явдаг байсан. Энэ бол энэс юу хараад байна гэхээр Монгол компаниуд
айгүй хурдан одоо тийм олон улсын стандартад бол ингэж шилжих чадвартай байна гэдгийг бол эндээс харж ирсэн. Яаж одоо энэ барилгыг бүтээн байгуулж ирсэн, яаж хоорондоо эвлэрч нэгдэж ажиллаж чадж ирсэн, олон улсын төслийг олон улсын хүмүүстэй компаниудтай хамтарч яаж бий болгож болдгийг өөрийнхөө их хооронд бүтээн байгуулсан давар шиг баяртай байна. Монголын ажилчид гэдэг маань ерөөсөө асар их бэлтгэгдсэн, мэрэгсэн хүч байд юм байна гэдэг бол энэ дээр бас гадаадын мэрэгчлэтнүүдэд манай ажилчид гайхмаар бишрэмээр ажиллаж харуулсан. Хин эндээ наан санаа авах юм аа, бидний бас нэг монголчуудын хэрэгэлдэг нэг арга барилаас ч юм уу японочууд солонгосууд нь суралцаад тийм ээ. Бид нар ч тэдний арга барилаар хоорондоо ингэсний үндсэн дээр бие биенийгээ ойлголцоод энэ төслүүдийн хэмжээнд ийм хөргөн шуурхай явсан баха гэж бодож байна. Асар өндөр хөрөнгө, олон хүний хүчээр болсон энэ төсөлд Монгол ажилчид, Монгол үйлдвэрлэгчдийг хамруулах бодлогыг төсөл хэрэгжүүлэх нэгжээс хамгийн чухалд үзэж байлаа. Үүний үр дүнд төслийн суур цотголтын бүх бетоны түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч хөдөлцөмд шохон үйлдвэрээс нийлүүлсэн нь олон хүнийг ажлын байраар хангасан их оронч хөрөнгө оруулалт байсан юм. Тухайн үед бол Монгол улсад цементийн үйлдвэрлэл бол харьцангуй хөгжөөгүй. Хөдлийн цементийн үйлдвэрлэл ганцхан ажиллаж байсан. Бусад нь бол ерөөсөө баригдаагүй байсан. Одоо үйлдвэрүүд. За ихэнх цементээ бол Хятадаас импортлж оруулж ирдэг байсан. Тухайн үед бид нар бол за тухайн төслийн онцлог одоо тэр шаардлагыг нь үндэслээд бол энд бол маш сайн чанарын цемент хэрэгтэй байна гэд одоо гадны тэр компаниуд болохоор тийм одоо шаардлагын хүрээнд гадагшаа Хятад руу явж үзье гэж бид нар бол хамт явж байсан. Хамт ингээд төслийн нэгжтэй хамт тэр Samsung-ийн одоо мэрэгчлэнүүдтэй манай компани мэрэгчлүүд хамтраад бид нар одоо Хятадд очиж цементийг судалсан. Хэдийгээр Хятадын цемент чанарын хувьд бол сайн боломжийн байсан боловч бид нар гэхдээ энэ том төсөлд бол дотоодын одоо бүтээгдэхүүн өгөн төлхөө оруулах юмсан гэсэн юм бодолтой байсан. За ингээд бид нар буцаж ирэнгүүтлээ одоо бол бас хөтөл рүү очиж бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж уулзаад хөтлийн одоо менежментийн багтаа ярилцаад ер нь бол хөтлөөс энэ цементийг нийлүүлэх боломжтой байна дүгнэлт түрээд ингээд бид нар анх бол одоо хөтөл компанитай мөн цемент нийлүүлэх гэрээгээ хийгээд энэ төсөлд орчихсон. Төслийн бүх бетон зурмгийг дасралтгүй найдвартай нийлүүлж чадсан премиум конкрет компанийн хувьд ч энэ төсөл том боломж байсан. Тэд төслийн техникийн шаардлагад нийцүүлэхийн тулд Итали улсаас зурмгийн техник төхөөрөмж оруулж ирж Монголд анх удаа шинэ стандартын бетон зурмгийг үйлдвэрлэж чадсан. Манай энэ төсөл дээр ажиллаж ирсэн премиум конкретыг давтахгүй байж болохгүй. За бид нар бол 2013 онд яг энэ төслийг одоо дөнгөж барилга угсралтын ажил эхлэх үед нь бол анх холбогдоод ингээд ажиллаж гисэн. Ингээд Samsung CNT компанитай гэрээ анх байгуулад бидний удирдлагын доор бетон зургийг нийлүүлэх энэ ажилд бол анхааралцсан. За төслийн шаардлага бол их өндөр байсан. Тухайн үед бол бетоны марк одоо төслийн техникийн нөхцөл гэж байдаг те техникийн шаардлага гэж байдаг. Тэр шаардлагыг харахад бол Монголд бол энэ өмнө бас хэрэгжилж үзээгүй тийм шин төрлийн бетон одоо марк англи бүхий тийм одоо бетонууд байсан. За энийг бол бид нэр өөрийн лабораторид Япон солонгосын мэрэгчлэнүүдтэй хамтраад туршилт хийгээд өөрсдийн бетоныхаа тэр маркийг бол гаргаж аваад тэгээ эхэлжсэн. Премиум конкрет компанийн үйлдвэрүүд өдөр бүр 24 цагаар ажиллаж, зурмгийн 4 үйлдвэрт цагт 450 м3 бетон үйлдвэрлэж байсан нь манай улсын барилгын салбарт анхдагч үлэмж хэмжээний үйлдвэрлэл байлаа. Төслийн нийт хугацаанд тэд 260 мянган м3 бетон зурмгийг нийлүүлсэн байна. Одоо жишээлбэл төслийн эд одоо хувьчлалтын одоо үед бол хоногт одоо 1500-аас 2000 м3 бетон үйлдвэрлэж исэн. Эн чинь бол одоо 7 хоногт тооцох юм бол бараг 14-50000 м3 бетон. Гэтэл одоо Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа их зурмгийн одоо компаниудын жилийн борлуулалт мөн нэг 10-аас 20 мянга орчим байдаг. Тэгж бодох юм бол энэ бол бүтэн нэг компани жилийн одоо борлуулалтын бол 7 хоногийн дотор л одоо
авчаасан гэдгээрээ төсөл маань өөрөө ямар том цараг хэмжээтэй байсан бэ гэдг нь харагдана л та тийм. Монгол инженерүүд, Монгол компани анх удаага олон улсын онцгой тусгай зориултын бетон зурмыг Монголд өөрсдийн технологич инженерүүд үйлдвэр болон хамт олноороо анх нийлүүлж байгаагаараа маш онцлог. Бидний хувьд бол яг энэ том төслийн нэг хэсэг болоо яваад бусад одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, байгууллагуудтайгаа яаж нэгт холбоотой ажиллах юм бэ? Ажлын нарийжсэн төлгөө график энтрийг яаж гаргаж уялдуулах вэ гэдэг дээр биднэрт бас хүндрэлтэй асуудлууд тулгарч байсан. За энийг бол бид нар гадны тэр компаниудын удирдлагын дор ажилласны хүчинд бол маш богино хугацаанд ойлгоод тэдний ноу хавыг бид нар ингэж суралцаад ингээд компаниуд нь бүгд ингээд нэг жиг төвшөнд бол ингээд харьцангуй одоо сайжирж байсан. Тэр бол илт мэдэгжсэн. Ингээд бидний төсөлд бол анх ингээд одоо харьцангуй юу гэдгийг сул зохион байгуулалтаа сул менежменттэй ч юм уу байсан бол төслийг эхлэхэд л бид анхнаасаа л энэ менежмент гэдэг юмыг ойлгоод суралцаад ирсэн. Төслийн бүтээн байгуулалтын явцад хамгийн сүүлийн үеийн технологиор найдвартай, хариуцлагатай ажилласан бас нэгэн компани бол Хэд сервис компани. Тэд Монголын хамгийн урт буюу 65 метрийн суналттай бетон зурмаг шахагч машинаар барилгуудын бетон зутгалтын ажлыг гүйцэтгэсэн. Шинэ сонсны бодлын төслийн ажилд бол Samsung компани гүйцэтгэгчээр хяналтаар ажиллаж исэн. Тэгээд шинэ сонсны бодол дээр ийм төслийн ажил байна. Энийг манайтай хамтарч хийгэж гисэн саналыг тавьж тэрийг нааштайгаар хүлээж авч 2013 оноос эхэлж шинэ сонсны бодлын ажилд гар бие оролцож эхэлсэн. Шинэ сонсны бодол дээр том бүтээн байгуулалт гэдэг утгаараа том помп хэрэг болсон. Тухайн үед бол манайх дээдлэн 44-тэй нийтдээ 4-5 помптой байж байгаад шинэ сонсны бодол руу ороход 14 оноос эхэлж ороход Солонгосоос 65 метрийн урт суналттай автопомпыг оруулж ирээд шинэ сонсны бодлын төслийн ажил дээр зөвхөн барилга байгууламжаас гадна таавар тэгээд зам гүүр далангийн ажлууд дээр гар бие оролцож хийсэн. Тухайн төсөл дээр ажиллаж байхад манайхаас нийтдээ 4 помп бол 100 ажиллагаатай, 1 помп бол запаасанд ингэж ажилладаг байсан. Өвлийн нөхцөлд ажиллаж байгаа тохиолдол их хүндрэлтэй байсан. Тухайн үед яг автопомп гэдэг утгаараа өвлийн нөхцөлд ажиллах зориулттай тийм техник биш гэдэг утгаараа бид нар тэрийг дулаалах, пуужин тавих, майхан сав барьж, дулаалж тодорхой хэмжээний дотор талын температурыг алдагдуулахгүй хэмжээнд барьж ажилласнараа илүү давуу талтай олон хүний хүч хөдөлмөр шингэж ажиллаж байсан. Үүнийг бас нэг гол давуу тал нь юу гэхээр автопомпыг том помп оруулж ирснээрээ урд нь бол бетон зутгалтын ажлыг хийхдээ кранаар авдаг, хээ хөвшүүл хийчихэд крантай хугацаа их алддаг байсан. Үүн дээр бол автопомпыг бол нэгдүгээр шинжилсэн, хоёрдугаар том помп оруулж ирсэн гэдэг утгаараа хүрэхгүй өшөө тохиолдлууд байсан. Энэ болгон дээр нь өшөө турбаа залгаж ямар ч байсан нэг хүргээд энэ ажлын ард гарахын тулд бид нэр бүх хүчээр ажиллаж байсан. Урд нь ийм томоохон төслүүд дээр манайхан ажиллаж байгаагүй. Хяналт шалгалтын хувьд өндөр. Өнөөдөр авах байсан бол бетоны гарацыг үздэг, маркийг үздэг, хэв хашмлыг үздэг. Ингээд бидэд 100 бэлэн байж лаа гэж бодоход бусад юмнуудаасаа нөлөөлөд, бусад шалгалтуудаасаа хамаарад хугацаа их алдах тохиолдлууд бас байсан. Өглөө 10 цагт цутгах ёстой ажил шөнө цутгагддаг ч юм уу. Иймэрхүү ажлууд, ачаалттай ажлууд, цаг хугацаа их орсон иймэрхүү хүндрэлтэй ажлууд байсан. Энийг бол яг олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл санаа нийлж гар бие оролцсныхаа хувьд тэр бүх хүмүүсийн бас үр бүтээл харагдж байгаа болов уу гэж бодож байна. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын нэгэн онцлог хэсэг бол 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц юм. Энэ нь ховд хотын хэмжээний сууринг дулаанаар бүрэн хангах чадалтай үйлдвэрлэл гэсэн үг. Тухайн үед нэг 9 барилга зурсыг дагаж баригдах байсан.
энэ бүх 9 барилга бол өөрийн керосин халаалттай. Одоо зулааны 100 гэж төлөвлөсөн ийм халаалтын системд холбогдохгүй байхгүй юм чи одоо эзгүй болох юм. Тэгээд бүгдээрэн дээр нь энэ жижиг ийм керосин 100 тавиад ийм байдлаар халаахаар ийм одоо үндсэн төлөвлөлт зураг төсөл бол тийм тусгагдсан байсан. Бид бол энэ керосинаар халаах тооцоог нэзглээ. Ерөөсөө л нэгдүгээр импортын бүтээгдэхүүн үнийн баталгаа бол нааш цааш савлж хөдөлгдөх учраас баталгаа байхгүй. Хоёрдугаарт маш өндөр зардалтай. Ашиглалтын зардал бол хэрвээ одоо ингээ керосинаар халаах юм бол тэрнээс их модал бол бүх ашигаа тэр халаалтынхаа керосины үнэнд өгч ийм нөхцөл байдалтай бол байсан. Энийг тухайн үед нь бид бас эрчим хүчний яамтай ярьж агаад за тэнд бол ерөөсөө шинээр дулааны станц байгуулах хэрэгтэй юм байна. Гэт биднес дулааны станц байгуулъя. Дулааны одоо хол түүхийд нь бол нүүрс байх юм байна гэдэг ийм чиглэлийг гаргаад ажиллаж байна. Энэ ажлыг Монголын барилга, эрчим хүчний угсрал засварын арвин туршлагатай МЭЗ, РЭС компаниудын түншлэл амжилттай гүйцэтгэж хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий дулааны станцыг барьсан. Сонгоцны буудлын дээр ил шугам байж болохгүй. Тэгэхээр чи энэ чинь талд түнэлийн системээр хийвэл хамаагүй илүү. Одоо энэ бүтээн байгуулалтын ажлыг бодвол одоогийн Монгол улсад болоод дэлхийн эрчим хүчинд мөрдөж байгаа хамгийн сүүлийн үеийн технологиудыг оруулсан онцлогтой ийм тоноглуудыг сонгож энэ бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. 2 жилийн хугацаанд манайхын ажил дээр ажилласан. Одоо нийтдээ бол 14,700 хүн цагаар манайхын төслийг ямар нэгэн одоо осол авааргүйгээр амжилттайгаар дуусгасан байгаа. Ер нь бол нефтийн шугам хоолой, магистрал шугам хоолой бол Монголд анх удаага энэ дээр зөвхөн хийгдсэн байхгүй. Тэгэхээр энэ бол маш том доо.